Одоо бол ямар ч ичих шаардлагагүй болсон. Баарнаас нэг юм олдноо доо ямар ч ихсэн тийм ээ. Бөөн голд түүцүүд амар гоё юм залуу те. Өстө үнэхээр гоё баг өстө брэнд өмсчээ. Ямар гоё залуу вэ? Яасан гоё юм бэ гээл тэгэл сайн уу гээл ингээл инээсэн чи өөдөөс голд түүц. Did you understand me? Үнтэй машин умнаал те. Үнтэй брэнд өмсөөл те. Чи шүдчин шав шар те. Ийм бол чи хин би өнөөдөр. Хинч биш хэрээний хоол болж байгаа. За миний баг нас бол их тийм хэцүү өнгөрсөлтөө. Амар ичнэ нөгөө шар шүднээс намайг чи ямар сайн даалдаг голден шүдэд гэж ингээл. Би чи нөгөө шар шүднээс ичээл. Хүнд хайрлагдаг гэвэл өөрийгөө бас ингээд хайрлах хэрэгтэй болчиход байна шүү дээ. Бага энэ шүдээ арчлаад өнгөлөөд хорхоо байвал нөгөөг нь өрөндүүлээд ухуулаад дали мали бол аппарат зүүлгээд өнгө муутаа бол нөгөөхөө зүлгүүл өнгө оруулаад ингээд байж хэрэгтэй байхгүй. Өөрийнхөө байгаа ямиг өнгөлж тордож ингэж гимэн хүнд ингээд хайрлагдахад байна шүү дээ манайхан. Шар шүднээс ичээл гэл энийг ярихаараа ингэж ярил энийг хэрэг ингэж инээгээл ингэдэг байсан байхгүй. Тэгсэн сүүлийн үед чи ингээ ямар ч өвдөлтгүй цайруулдаг тийм Япон технологи ороод ирсэн бай. Хүүхдийн зоогийн чокогийн доор премиум дентал студио дотор ороод маш богино хугацаанд ингээ шүдээ цав болгоо хийчих жоохгүй. Одоо бол ямар ч ичих шаардлагагүй болсон. Улмал ингээл дэлгээл баймаар санагддаг болсон байлээ. Манай энэ залуучууд дээр нь ингээл чоко дотор дүнс танц гэл бүжиглээл. Бөөн голд түүцүүд. Энэ Япон технологиор над шар шүдээ чинь цайруулах гээд хүлээж байгаа. Та нарын яг арх уугаал ингэдэг газар ячин 7 давхар. За боли хамаа тий арх уухгүй болдгүй бол шүдээ цайруулчаал тэр баар савраг оролдоо. Тэгтэл баарнаас нэг юм олдноо доо ямар ч ихсэн тийм ээ. Олдчихл та.